Өсөөгөө удирдах газрын хэрэглэгч дүүжлэг албанаас наачлан туслахуй подкастыг хэрэглэгч та бүхэндээ цувралаар бэлтгэн хүргэж байна. Подкастаараар дамжуулан байгууллагын үйлчлэгийг та бүхэндээ хүргэж байна. Энэ удаагийн манай зочноор хэрэглэгч дүүжлэг албаны борлуулалт мэдээлэл авалгааны инженер Отхон Жаргадыг урьж оролцуулаад байна. Бидний ярилцах өнөөдрийн сэдэв саналт хүсэлт гомдол барагдуулах үйл ажиллагааны талаар ярилцсан. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За түн сонсогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Усан хангамж ариутгад татваргын үйлчилгээтэй холбоотой асуудлыг хэрэглэгчид хаана хүнд хандаж шийдвэрлэх ёстой байд юм бэ? За усан хангамж ариутгад татваргын үйлчилгээтэй холбоотой аливаа асуудлыг манай байгууллага хэрэглэгч үйлчлэх төвүүдээр дамжуулан нэгдүгээрт шийдвэрлэн ажилладаг байгаа. Ус уугийн удирдах газрын хувьд бол хэрэглэгчдийн хамгийн ойр байршилтай Сүхбаатар Чингэлтэй дүүргийг хариуцсан хэрэглэгч үйлчлэх төв, Баянзүрх дүүргийг хариуцсан хэрэглэгч үйлчлэх төв, Хаан уул дүүргийг хариуцсан хэрэглэгч үйлчлэх төв, Сонгон Хайрхан Баянгол дүүргийг хариуцсан хэрэглэгч үйлчлэх төв гэсэн дөрвөн хэрэглэгч үйлчлэх төв танд үйлчлэн гэсэн. Мөн бол бүхий өргөний хойд талд байрлалтай Ус уугийн удирдах газрын хяналт удирдлагын төв нь бол 24 цагаар санал хүсэлтийг хүлээн авдаг. За хоёрдугаарт нь бол нийслэлийн засаг даргын тамгын газрын хараа нэг цонхны үйлчлэгээ үзүүлдэг Даргон 32-ын тойрог, Дүнжин гарав, Мишель төвд байршилтай нийслэлийн үйлчлэгээний нэгдсэн төвөөр бичгээр уялган биеэр хандах. Ухаалаг үйлчлэгээ гэх юм бол www.ус.cgm-ийн сайт руу хандаж санал хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжтой. Мөн нийслэлийн ERP-cgm-ийн, EDOC-cgm-ийн, Smart-cgm-ийн мэйл хаягаар санал хүсэлтээ илэрхийлж шийдвэрлэх бүрэн боломжтой. Ирсэн санал хүсэлтийг ямар хугацаанд барагдуулд юм бэ? За хэрэглэгчдээс албан бичгээр ирсэн санал хүсэлтийг 30 хоногийн дотор барагдуулах хуулийн хугацаатай байдаг. Гэхдээ манай байгууллага бол аль болох богино хугацаанд хурдан шуурхай шийдвэрлүүлэн ажилладаг байгаа. Ерөнхийдөө хэрэглэгчдээс ирсэн санал хүсэлтийг хугацааг нь эргээд харах юм бол ажлын 8 цагт шийдвэрлүүлсэн ихэнх нь бол ажлын 8 цагтаа шийдвэрлүүлсэн байдаг. Гарцаагүй эргэж шаардлагатай сугам шүлжээний гэмтэл гарсан биднээс шалтгааллахгүйгээр хөрөн хүч гэмтэл гэсэн үйл ажиллагааг ажлын 8 цагт багтаах боломжгүй байдаг. Ийм тохиолдолд бол хэрэглэгчдийн өөрийн бэлтгэл байдлыг хангах зөвлөм зөвлөгөө өгч манай засварын баригад төлбөрт үйлчилгээний журмын дагуу үйлчилгээ үзүүлдэг байгаа. Ийм тохиолдолд ажлын 8 цагтаа багтахгүй тиймэрхүү үе гардаг. Хэрэглэгчээс ирсэн санал хүсэлтийг бол түргэн шуурхай барагдуулахад мөн нэлээдгүй хүндрэлүүд үүсдэг байгаа. Үүнд нь хотын төвчрэл, худаг дээр машин тавих, инженерийн шугам шүлжээний хамгаалтын зурвас, эд агуурс, шат зэргийг байршуулсан машин тавих, машин тоног төхөөрөмж нь орох боломжгүй хаасан гэсэн хүндрэлүүд ихээхэн үүсдэг байгаа. Эдгээр гэмтэл саадал гаргахгүй талаас нь урьдчилан анхааруулсан зөвлөм зөвлөгөөг бол сошиал орчинд хэрэглэгч нартай цаг алдалгүй бид өгдөг байгаа. Хэрэглэгчтэй хандаж зөвлөгөө өгөөч та. За манайд ирсэн нийт санал хүсэлтээ 10% нь шугам шүлжээтэй холбоотой. 44% нь гэрээтэй төлбөр тооцоотой холбоотой. 46% нь техникийн нөхцөл болон шугам шүлжээний тодруулаагаа авах зөвлөм зөвлөгөө өгөх гэсэн эзэлдэг байгаа. За 2020 онд нийт санал хүсэлтийн 50%-ийг нэмэгдсэн үртгийн албан татварын цуглааны дугаар авах талаар санал хүсэлт ирж ирсэн бол энэхүү санал хүсэлтэн дээр дүн шинжилгээгээд манай байгууллага эцэслэн шийдвэрлэж гар утсанд нь баримтын дугаар мессежээр очдог болгосон жишээтэй. За ингээд би бол подкастаараа дамжуулан хэрэглэгч нартаа ус хангамжийн талаар анхан шатны мэдэгдэхүүнтэй ухамсартай байгаасаа гэж хүсмээр байна. Анхан шатны мэдэгдэхүүнгүй байгаагаас болоод ус тасралаа, даралт унлаа гэсэн тохиолдол бүртээ ус уугийн удирдах газар руу ханддаг. Гэтэл газар дээр нь манай ажилтан газар дээр нь шалгахад
хаалтаа хаасан, хогшуугч нь бүглэрсэн, үргэлтийн ноцоосоо ажилуулаагүй зэрэг өөртөө шийдчих боломжтой үйлдэл дуулга өгсөн байдаг. За тэгээд эцэст нь хэлэхэд хэрэглэгч та төлбөр тооцоотой болон бусад мэдээлэл санал хүсэлтэд www.e.cgm usug.ub.gov.cgm хаягаар хандаж шийдвэрлүүлж байгаарай. За усуугийн удирдаг газар нь 24 цагийн үйл ажиллагаатай байгууллага учраас танаас санал хүсэлтийг хүлээн авч цэвэр усаар хангаж бохор усыг татан зайлуулах хүндтэй үүргийг бид хүлээн ажиллаж байдаг. Санал хүсэлт гомдол барагдвал үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн танд баярлалаа.